Сайн байцгаана уу? Буйнаа байна. Би Москвад сурдаг оюутан. Энэ миний өдөрт юу үйддэг, юу хийдэг тухай бичлэг. Өнөөдөр би 4 партай. Тэгээд сургууль дээр өглөө ирсэн. За хичээлдээ сууж байна. Өнөөдөр манай ангийнхан айгүй цөөхөлөө байсан. Одоо ингэж улирал солигдоод ер нь ханиад хүрцгээгээд байгаа. Завсарлагаанаар сургуулийн цайны газраас плинчик авч идсэн. Өмнөх хичээлдэр багшид асуугдаагүй манай ангийн 2 асуугдчихэв. Өвлийн улиралд ер нь Москвад айгүй бүрхэг байдаг. Тэгээд нар бараг гардггүй. Одоо бол хавар болоод сайхан байна. Манай ангийнхан ч Бөөн баяр. Тэр цэцмэ манай ангийн хятад оюутнууд Бөөн баяр байгаа. Яагаад гэхэлэр ер нь тэр хэд өөрсдийнхөө сэтгэл санааг цаг агаартай айгүй холбож тайлбарладаг. Гэтэ яалтчгүй цаг агаар бидний сэтгэл санаа нөлөөлдөг л дөө. За би өнөөдөр хичээлээ тараад дэлгүүр яваад нэг хэдэн юм авсан. Юмны үнэнийг нэмэгдсэн ч юм байхгүй, хасагдсан ч юм байхгүй. За тэгээд орой хоолой хийж идээд хичээлээ нэлээд хийсэн. Хаяа хичээлийн тусарлагаанаар ангийнхантайгаа жоох юм ярьдаг. Манай ангийнхан сургуулаад төгсөөд яг ямар ажил хийхээ бол шийдэцгээгүй байгаа мэлээ. Сайн өөртөөхөө хүсэж байгаа ажлыг олж чадах үгүүдээ айгүй хэрэгэлцгээдэг. Яагаад гэхэлэр хятадын хүн амын тоо хэдвэлээ бид бүгдээрээ мэднэ. Өрсөлдөөн ихтэй. Манай ангийн оюутнуудын энд сурж байгаа шалтгаан нь хятад сурах юм бол өрсөлдөөн маш их. Энд сурах юм бол улсаас нь өгдөг тэтгэлэг маш сайн. 100,000 рубль байдаг гэсэн. Гэхдээ төгсөж очиод эх орондоо 3 жил заавал ажилласан байх шаардлагатай гэсэн. За үзсэнд баярлалаа. Баяртай.